Өнөөдөр дэлхийн 2 дугаар дайн дуусч тухайн үеийн зөвлөлт холбоот улсын ялалтаар өндөрсөн түүхэн өдрөө. Энэ өдрийг агуу их ялалтын баярын өдөр хэмээн Оросын холбооны улс тэмдэглэн өнгөрүүлдэг лээ. Дэлхийн 2 дугаар дайны эхнээс дуусах хүртэл манай улс зөвлөлт холбоот улсыг тууштай дэмжиж зөвлөлтийн улаан арим туслаж байсан төвхтэй. Тиймээс Орхон аймагт оршин сууж буй Оросын холбооны улсын иргэдийн хамт ялалтын баярын 73 жилийн ой баярын хүрээнд эх орны дайны баган төшөө, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын ерөнхий захиргааны өмнөгт жанжнуудын хөшөө болон найрамдал өндөрлөг цэцэг өргөх яслын ажиллагааг аймгийн Эрдэнэт төлөөлөгчдийн хурал болон засаг даргын тамгын газар Эрдэнэт төлөөр хамтран зохион байгуулсан юм а. Эх орны агуу дэлхийн 2 дугаар дайны энэ ялалт бол зөвхөн одоо зөвлөлтийн ард түмнийх байгаагүй. За тэр үед бол манай монголчууд бие сэтгэлээрээ зарим нь оролцоод тэгээд тэр их одоо ярьдаг эд материалуудаас гадна скадрил танк гэдгээс гадна зүүжсэн эмгэн хүртэл өгчээсэн юм түүх байдаг. Тэгээд энэ бол бидний баяр бүгднгийнх нь бас дэлхийн их олон сая олон хүнийг авчаадсан бидний сургамжуулдсан юм. Энд бол байгуулсан ялт бол бүх дэлхийн баяр гэж миний хувьд бол боддог. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад оролцож байсан хүмүүс маань их цөөхөн үлдчихсэн л монголчуудаас тэднийхээ өрөөдөнд асар их үнэтэй ялт ирсэн шүү гэдэг. Тэгээд талархснаа илэрхийлээд бас бүгдэнд нь баярын мэнд хүргье. За уламжлалсаар бид нар ер нь одоо жил болгон уламжлалт ёсоор бол 4-5 дугаар сарын туршид бид нар бол олон төрлийн арга хэмжээ явуулдаг. Соёл, спортын, урлагийн, за тэгээд хүмүүжил төлөвшлийн. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихтэй сургуулийн оюутнуудын дунд эх орон жизлийг төлөвшүүлэх сэрэг эх орны үзэл бодлыг төлөвшөх талаар олон ажил зохиож ирсэн. За энэ жилийн хувьд бид ялалтын 74 жилийн хагас гадна 39 оны хадгалын байлдаанд ялалт байгуулсан 80 жилийн хойг одоо бас тэмдэглэж байна. Энэ чанараар бол энэ жилийн тэмдэглэж байгаа үйл явдлууд урд урдынхаас илүү өргөн цар хүрээтэй илүү өргөн утга агуулгатай болж байгаа юм аа. Үүгээр онцлог байна энэ жилийн хувьд. За бид нар эртөө 1941 оны 6 сарын 22-нд Питер Бачисууд дэлхийн зарлаагүй 2 дугаар дайныг эхлүүлж энэ түүхэндээ тодтолцсон хүн дэлхийн ард түмний зэрэг сэцэд донсоосон ийм үйл дайн болж исэн. Тэр ч утгаараа манай монголчууд энэ их агуу их орны дайнд зүрх сэтгэлээрээ бас хамт байлдаж зүрх сэтгэлээрээ бид нар бас тусламжийн бараа хүргэж өгч ирсэн түүхэн гавьяатай. Энэ ч утгаараа манай монгол зөвлөлтийн найрамдал, ах トゥ угийн найрамдал бид нар үдээгээ бас хамтран цуг явж байгаа гэж боддог. 1973 онд Эрдэнэт хотыг байгуулахад Оросын ард түмэн энэ хотын бүтээн байгуулалтын ажилд орж иж ирсэн. Бас л энэ бол бид нар яхна ялтын түүхэн гавьяаны бас нэг ажил гэж ойлгож байна. Өнөөдөр ч бид нар энэ ч зогсож энэ ялтын 70 баярын мэндийг энэ зэцгүүр гэж байгаа энэ арга хэмжээнд оролцож байгаа бүхэл хүмүүс энэ дэлхийн 2 дугаар дайны түүхэн ялтыг бас тэмдэглэж байгаа түүхэн ажил багтаа гэж ойлгож байгаа. Ингээд та бүхэндээ ялтын 70 жилийн 74 жилийн баярын мэндийг хүргэж ирүүлэх хажууд хамгийн сайн сайхан өсөөрөөж сайхан баяр цагаарч хийцгээе. Дэлхийн 2 дугаар дайнд 61 улс орон дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр татагдан оролцож 60 сая хүн үлдсэний 20 сая нь цэрэг 40 сая нь энгийн иргэд байсан хэмээдгээ. 5 дугаар сарын 9-ний энэхүү өдөр бол дайныг ялсан олон улсны үндэстнийг мартах аргагүй өдөр юм а. За бас амь өргөцсөн олон сая дайчид жирийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм а.